Европ ТV-ийн хойд хэсэгт орших Норвеги улсын нийтхэн амын тоо 5.2 сая орчим билээ. Тус улс 1998 онд иргэдтэй зориулж үүсгэн байгуулсан хараат бус сандаа зөвхөн 2017 онд л гэхэд 131 тэрбум Америк долларын мөнгөн хөрөнгө төвлөрүүлжээ. Ингэснээр уг сангийн нийт мөнгөн хөрөнгө 1 тэрбум Америк доллар болж байгаа юм. Мөн энэхүү сан нь дэлхийд дээрх бүх хувьцааны 1.4%-ийг дангаараа эзэмшдэг ажээ. Үүнийг Норвеги улсын нэг хүнд ногдох хэмжээгээр нь тооцвол 192 мянган Америк доллар болох юм. Уг санг Норвегийн засгийн газар эзэмшдэг бөгөөд санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, бонд, үнэт металл зэрэгт хөрөнгө оруулж ихэнх хэсгийг хувьцааны зах зээлээс олсон ашгаар бүрдүүлдэг байна. Тухайлбал технологийн салбарт хэрэглэгч компаниуд болох Apple, Tencent, Microsoft зэрэг компани хувьцааны үнийн өсөлтөөс ихэнх хэсгийг бүрдүүлсэн байна. Ийхүү Норвеги улсын засгийн газрын эзэмшилд байдаг мөнгөн хөрөнгийн сантай орнуудыг нийт төвлөрүүлсэн хөрөнгөөр тэргүүлж, үүний араас Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн сан, Бүгд найрамдах Хятад ард улсын хараат бус сангууд бичигдэж байна. Мэдээж уг сангийн бүх хөрөнгө Норвеги улсын иргэдэд зориулагдах юм.